Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүд гадаад улсад суугаа элчин сайдуудтай өнөөдөр цахим ярилцлага хийлээ. За үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийн үнэлж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсантай холбогдуулж энэ цахим уулзалтыг хийж байгаа юм а. Элчин сайдуудтай хийсэн цахим уулзалтанд улсын хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Дэмбэрэл болон ажлын хэсэгт багтсан улсын хурлын гишүүн Амар Жаргал, Болор мөн гадаад харилцааны яамны төлөөлөгчид оролцсон юм а. Өнөөдрийн цахим уулзалтанд хүндэтгэх шалтгааны улмаас бүгд найрамдагтад ард улс Оросын улбаны улсад суугаа хөрш орнуудын элчин сайдууд оролцсонгүй 13 элчин сайд оролцож цаг үеийн болон тулгарч байгаа асуудлаа танилцуулан харилцан санал солилцсон юм а. Одоо гадаад талаасаа бид нэр хөрөнгө оруулалт дутуу байна. Ер нь гадаад эдийн засгийн ажиллагаа бол бидэнд их чухал байна. Хөрөнгө оруулагчид цаашаа дайжаад байна гэж ингээ ярьж штеп. Тэгэхээр энэ гадаад харилцаагаа эдийн засагчлуулах аль болохоор тэр дипломатаас гадна эдийн засгийн үйл ажиллагаанд чиглэсэн ямар арга хэмжээ авч байгаа юм бэ гэсэн зарчмын асуудлыг сая хариулж ил байна л да. Гэхдээ яг онцгой хариултуудыг бол сан хэлээгүй л байна. За дээр нь жишээлбэл ийм асуудлыг бид одоо тавих болно. Яг тэгвэл гадаадд суугаа Монгол иргэдийн эрх ашигыг гэрхийн ямар аргаар хамгаалж ямар үр дүнд хүрч байгаа юм бэ гэж. Яг тэгвэл Монгол иргэдийн хувьд гадаадд очиад гэмтгэрэг толбогдсон, ардамтны 8 толбогдсон дандаа тийм өгүүлбэрүүд маш их. Хамгийн гол одоо бидний өнөөдөр дэмжиж, тоог нэмэгдүүлж, чанарыг сайжруулж хөгжүүлэх ёстой энэ харилцаа болоод оюутан сурах асуудал байна л да. Оюутнуудаа дэмжих, оршуулах, тэдгээртээ болоод одоо бүх төрлийн тэтгэлэг хоёр талдаа одоо хөнгөлтүүд тохирох гэдэг. Энэ тал дээр бол үнэхээр урд өмнө байгаагүй хэмжээнд томоохон өөрчлөлтүүд бол гарсан. Монгол улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Хүрэлбаатар эдийн засгийн хувьд Япон улс үйлдвэрлэгч улс орн учраас гадаад худалдааны эзлэх хувь хэмжээ талаас нь авч үзвэл манай улс доогуур үзүүлэлттэй байгаагаас гадна үндэсний бараа бүтээгдэхүүн шаардлага хангахгүй байгаа нь тулгарч байгаа асуудал болоод байна гэж хэлсэн юм а. Мөн Япон улсын засгийн газрын тэтгэлгээр Монгол улсаас нэмж 1000 оюутан суралцуулахаар болсон таатай мэдээг дуулгасан. Гадаад бодлогын эдийн засагжуулах тал дээр хөрөнгө оруулалтын олон чухал санал ирдэгч энэ тухай холбогдох яам агентлагуудтай холбоо тогтооход хүндрэлтэй байдаг гэж Шведийн Вант улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Алтай хэлээд яам агентлагуудаас хариу мэдэгдэл огт ирдэггүй гэдгийг шүүмжиллээ. Мөн гадаад улс оронд төрж өсөн хүмүүжиж байгаа Монгол хүүхдүүдийн их хэлний асуудал тулгамдсан гол зүйл болоод байгааг бүгд найрамдах Унгар улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ганди онцолсон боловсрол соёл шинжилх ухааны яамд онлайн хэлбэрээр хүүхдүүдэд хичээл заах хүсэлт гаргасан ч одоогоор хариу ирүүлээгүйг дуулгасан юм а. Хурлын төгсгөлд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гадаад бодлогын үзэл баримтлалын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж санал дүгнэлт гарган байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч улсын хурлын гишүүн Дэмбэрэл үг хэлж цахим хуралдааныг өндөрлүүллээ.